За сайн байцгаана уу? Астрологийн асуулт хариултын бичлэгийг хийх гэж байна. Тэгэхээр сар гарны хугацаанд миний чанал дээр ирсэн асуултнуудад хариулт өгье. За Twin Flame-ийн талаар арай буруу ярьсан уу юу гэсэн байна. Би болохоор аль болох астрологийн үүднээс нь тайлбарласан байгаа шүү. За энийг л хүлээж байлаа, баярлалаа. Хүсэл бүхэн биелэх болтугай гэсэн байна. За сайн байна уу? Астрологийн мэдээллээ авдаг цөөхөдийн сувгийн нэг юм аа гэсэн байна. Надад нэг асуулт байна. Өөрийн натал чартаас хэдэн наснд нь юу тохиолдсон, мөн тохиолдож болохыг мэдэж болдог гэсэн юм аа. Тэрийг натал чартан дээр минь гариг ирхэс хэдэн хувийн градусын налуутай байгаа тухай градусын таваар нь мэдэж болдог гэсэн энэ үнэн үү? Хариулаад өгөөрэй, баярлалаа гинэ. За тийм яг тогтсон юм байхгүй шүү дээ. 5 градус дээр санжир гарагтай байвал 5 наснд хүнд юм тохиолдно гэсэн тиймэрхүү худал итгэл үнэмшил яваад идэг. Тэр бол тийм тогтцсон юм байхгүй. Тохиолдохоор бол 5 наснд 15 наснд хэдэн наснд ч тохиолдож болно. Тэр аваад төрсэн хувь тавилан натал чартаа бол хүүхдлээ тэр тохиолдох ёстой зүйлс нь давтагдаад явцдаг. За өвхөр ерөнхий орд ном мандал сонсохоор эсрэг тесрэг байдал яаж нөлөөлөх юм бол гинэ. Тэр номын мандалтаараа л нэг номерт нөлөөлнө. Тэгэхээр мандалтаа нэг номерт сонсоорой. За мандалт хилэнц нар сар жинлэр бол аль нарийн зурхаа сонсон үнэ өвхтэй вэ? Мандалт орд нь нэг номерч шүү. Угаасаа хамгийн гол дүр нь мандалт орд. За мандалт нар сар 3 өөр урд байвал бүгдийн тус бүрдэн сонсох хэрэгтэй юу тэгнэ. Тэгтээ нэг номерт түрүүний хэлсэнчлэн мандалт ордоор сонсоорой. Баярлалаа. Ганцаарчилсан зурхаа зурулж болох уу? Яаж холбогдох вэ? Үнэ хэн шийдвэ гэсэн байна. За Facebook хаяг астролан улаарч гэсэн хаягаар уншилтаа хийдгээ. Мандалт нар сараа хэрхэн мэддэг юм болоо? Мэддэг хүмүүс нь хэлж тус болох уу гинэ. astro6.com гэд сайтаар орон. За бас миний бичлэгнүүдийг доошо гүйлгүүл арга заварчлагыг оруулсан байгаа. Хариу өгдгөн байлаа штэ мессенжерээр гинэ. За тэгэхээр нөгөө зарим завгүй үед ч юм хүмүүс юм бичсэн байдаг. Тэр үед хариулж амжаагүй чадаагүй ч юм уу те. Шүн унтж яхаад эсвэл өглөө ажилдаа хувьд бас тэгээд таарчдаг юм аа зарим хүмүүс. За. Тэгтээ аль болох хариу өгөхийг өгнө хичээдэг л дээ. Баярлалаа. Эсрэгцэн гэж өгсөн үг гинэ. 2 гариг 180 градусын эсрэг талд байрлаад модалцахыг хэлээд байгаа. За нэг ерөн 2000 гаруй жил үргэлжилдэг юм уу гэсэн байна. За ер нь бол дунджаар тэр тооцоод байгаа шүү дээ, тийм ээ. За цаг заваад зарцуулсанд баярлалаа. Нэг асуулт байна. Мэлхий ордны мандалттай юм аа. Өөртөө тэтгэл дээр санчир гарыг блок хийж байна гэсэн тэр яаж мэдэх вэ гинэ? За нэг санчир гарыг 9-р хавс ч юм уу те 5-р хавс руу орсон үед. За эсвэл 1-р хавс дээр байх үед бас өөртөө тэтгэл боогдож хаагдах бас боломжтой. Ойлголоо. Их талархлаа. Өхрийн ордод амжилт. За өдөр цараа мэддэг бол мэдж болдог гэсэн яаж үзүүлэх вэ гинэ? Астролан улаач гэх Facebook хаяг байгаа. Мандалт нар сар гэж юу вэ? Эхрээ орд гэхээр эхрээ ордны хүмүүн үү гинэ. За мандалт орд нь болохоор төрсөн цагийн орд тийм ээ. Дэлхийн зүүн зүгээс ямар орд мандаж байсан бэ тэрнээс шалтгаалаад таны хувь тавилангийн гол дүр, таны гадаад төрх, амьдралд хандах хандлага гэх мэтчлэн үүсдэг. Бор чартад нэг орд олон байвал нар сар мандалт ордноос гадна бор чарт давмгай байдаг тухайн ордын зурхааг бас сонсох хэрэгтэй байдаг болов гинэ. Та хүсвэл сонсч болно. Болохгүй гэсэн бол байхгүй. Жохон дэлгэрэнгүй болгочихвол болохгүй юу? Арай хураангуй юу гинэ. 5 сарын 6 бичлэгэн дээр ирсэн байна. Яг зарим хүмүүс хураангуй юм сонсох дуртай, зарим хүмүүс бас урт дэлгэрэнгүй юм сонсох дуртай. Тэгэхээр хүн болгонд тааруулна гэдэг жоохон хэцүү байдаг юм аа. Тэгтээ яг бодож үзье. Баярлалаа товч тодорхой амар байдаг амар шүү гинэ. Тэр хүн болгон л өөр хандлагатай л байгаа л та. Номын мандалт ерөнхий орд материал нарыг сонсвол болох гинэ. Нэг номерт мандалтаараа сонсно. Юун жолооны курс сурах энерги гинэ. За 3 дугаар хавс итгэвчгүйгээр нөө жолооны курс сурах, хэлний курс, тогоочийн дамжаа, өссөний дамжаа тийм ээ. Тиймэрхүү курс дамжаануудад сураад нөө баристагийн сургалт ч үт юм уу те. Өөрийнхөө жижиг мэдлгүүдийг нэмж яхад тохиромжтой гэж тооцдог. За лилит нэг орд дээр хэр уддаг вэ гинэ. Дунджаар 9 сар болдгоо. Баярлалаа, маш их баярлалаа гэсэн комментүүд ирсэн байна. За тэгэхээр энэ сарын асуулт хариултын бичлэгээ юугаар дуусгая. Тэгээ дараа сарын асуулт хариултын бичлэгээрээ эргэж уулзцаа. Тэгээ та бүхэн асуулт байх юм бол миний YouTube channel дээр үлдээж болно. Тэгээд дараа сарын бичлэгээрээ дахиж уулзъя.